Монгол Улсын төрийн шагналт соёлын авиа цэцгэлтэн зохиолч Цэ Дорж Хотов. Сүнсэнд шингэсэн гэмшил. Сэдванчиг сэрээд нь 2-4 хантаа утаа өгүүлж дөнхөн болов. Нас гэж талийсан 2 аргагүй ийм л болдог хорвоо байж. Эмгэн дулаан газар өвлжингээд охинидоо төвлөж өвгөн уулын мухрын өвлжөөнд отхон хүгиндээ хоцорчээ. Малын амьсгаа хөхөтгнөөсөө холол өгөхгүй гэж Сэдванчиг бүглэрэх гэж буй мэнгэртээ цээж хийхт нуулжээ. 10 дугаар анги дүүргээд сургуулаас завцарсан 2 ач нь отхон хүү бэр 2-т нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвлжөө. 2 ач отхон хүү бэртэйгээ Сэдванчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт илээсэн эмэгнээ сэмхэн их үгүйлэн. Дэрсхэн 2 ач нь дүрсгүйдх нь ядарсан өвгөнд хаалгаа тайж тэсвэрлэе гэж хатуу шийдсэн учир нүд аниж эрх хэрэгүүлсээр өдрийг барна. Хаяа амс хийх зур 2 ачтаа бүх ярьж шилээ шөргөөж цээж ханхалзуулах санаатай. Уг нь манер залуудаа буцгаа барилдаж сумын наадамд төрүүлж байсан агаад бяран багтахгүй бүх болж харагдахын тулд хоолоогоо шахаж бүдүүн дуугарах ихэд их гэж мангарлах гүмөн бөхөрхөө алхаа гიშгээгээр алцгнаж явсан нас түүнд би зүнэг өвөөгөө уйдсан 2 ач нь яргоон. Өвгөн янхгэр аргис хэрзэгнүүлснэ юм бараг үзэхэ болсон мөндөр шиг 2 цэхэрнүүдээр ач нарынхан бие бэлдрийг шинжилэн гөлөрч таамуу 2 золигт угна бүхийн удам гарцаагүй л байх ёстойсон гэж сөнгөтөхөд эцэгхийн нүрт нь удахгүй учрах өглөө мартсан баяргийг хагаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын тохио гэлтэй ой гутам хэржгэнснэ. Нийгэм битүүхэн дорой авиа болон тэр цааш ихтэнсаар завхрав. Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй үндийн. Нэг өглөө 2 ач нь малдаа явахын өмнө дундаа төмпөнтэй мах давжигсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж хөхрөлдөд байх юм. Өвгөн сэм харвал бүхийн удамд нөгөө 2 чинь үхрийн бадрүүнсээр хугшаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сэрийг нүцгэн мудрагаараа дэлсэх юм. Сэр хугардаггүй. Дахиад л гөвших юм. Өвгөн зөв дахиад саншаа гэж сэм дэмжив. Нөгөө 2-ын гар нь өвдсөн бололтой ёо гэд гараа үлээцгэн үнэн тусан хөхрөлдөж сэрэн хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн ивийн л олсонгүй дээ. Тэрнээс биш сэр хугшаадаг юм гэсэн. Би тэгж сэр хугалж үзээгүй. 2 хүү минь ивийн л олсонгүй дээ. Миний удамд сэр хугшаах хүү заавал байх ёстойсон гэж хэвтлээ. Сэдванчиг босож бэрийнхээ гарын цайг зооглож цагаан тос зөөлөн бов шүдгүй амандаа маймарт сууснаа төмпөнтэй мах авч амандаа мөчхмээр зөөлөн юм эргүүлдэв. Гэтэл 2 ачийг хугалж дийлээгүй мүлжүүртэйгэн үхрийн сэр нүдэнд нь тосчээ. Өвгөн сэрийг авч эргүүлж тойруулж үзснээ. Хэрзгэр том ясан гараараа дэлсэж өргөтөл сэр хуг усрээд 2 хэсэг болон төмпөнд торхийн очив. Гайхсан бэрийн нүд орой дээрээ гарснаа аава та яасан мундаг юм бэ гэж дуалтахад Сэдванчиг додгорхон жуумалдсан боловч бирандаа таарсан хариу үг олсонгүй. Эзгүй ууланд өвлжөнгөө уйссан бэр гадаа хүрийн зэл цэвэрлэж буй 2 хүүд зэлүүд нутагт ховор юмны нэг хөгжилтэй мэдээ дуулгаж баясгахаар нөгөө хуурхай сэрийг нэг нэгээр нь 2 гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарчгүйлээ. Өвгөн их маадгар 2 ачигаа хугарсан сэр үзээд яах бол хэмээн хоцоров. Зэлний хүүдээс хамаж байсан нөгөө 2 руу бэргэн гүйж очиод хугархай сэрэн үзүүлч таамуу 2 үүнийг хар. Намайг харж байхад аав ганцхан шаагаад л гингэд 2 хэсэг болгочихлоо гэвэл нөгөө 2 үхтлэн инээж үгүй
Наад сэрэг чинь бит хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөр сэм хөрөөдөд арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөр сайн шаваад тогтоочихсан юм. Харин та өвөөд битгий хэлээрээ. Бит хоёр өвөөгөө өвөхөөс өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм. Гээд хоёул герт уралдан гүйж арлаа. Тэгээд бүх өвөөдөө өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж энэ үхрийн сэрэг ухшааж чадваа? Бид хоёр 5 сарвууга бяцартал зөндөө гөвшүүд ухалж дийлээгүй юм шүү дээ. Гэвэл өвөө нь баяр тайгаар юмд чинь эв гэж бас байдаг юм да. Дан хар бираар бүх болохгүй шүү дээ. Гэж сургамжилсан харцаар мэлаажээ. Дүрсгүй уйдсан хоёр ач өө та ийм бэртэй байгаа юм чинь залуудаа өстө авраг бүх байсан байхаа гэд талгай сэгсрэм магтлаа. Хоёр ачийнхаа магтаалыг Сэдванчиг сонсоод сэтгэл нь хөөрсөн дон умс шиг хөхнүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын хоолой зангирсан хідээж манай өвөө гартаа ямар амар хүчтэй юм бэ гэж шогшорсоор өвөө нь хөөрч хинхэлтсээр үнэндээ тэр гурав ийхүү наргиж урт өвлийг барж буй билээ. Хавар болж газрын дор бууж дулаарч тараг сүү дэлгэрэх үед эмгэн сэрээд нь хөдөөлж хоёр биенээ сансан өвгөн эмгэн хоёр дөрвөн хантаа юуны түрүү овоолгов. Хуйул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хууль яль тайялгүй юмнаас болж угас шөргөөсөлдөж муудалцах тэрч байтугай хэрэлдэх болсон гэж. Өвлийн хідэн сарыг тус тустан өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ хиллэ ээлдэг хэд хонов. Тэгтэл хэрэг биш тлээ. Олон хүүхэд аж зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгж. Өвгөн хэнийг зэмлэж хэнийг буруутгах нь тэр болгоныг эмгэн тасам өрнө. Өвгөнд энэ нь их л айтай. Эмгэн ямаг төвөгнийг үгүйс гэж хүүхдүүд айз өвтгөн. Хүүхдүүдээ дис дараалан зөвтгөж өвгөн тэр болгонд нь дис дараалан буруутгана. Хэрүүл ингэж цааш нааш үргэлжилж эцэстээ өвгөний төвчээр барагдаж уур нь оргилж байх суух газраа олж ядна. Уйхал нь оволзон хүүхэд бүрээн зөвтгөж өвгөнийг буруутгах гэж ухаангүй уйлаар нь зүтгэх эмгэндээ хэлэх мууг олдсонгүй. Гүтэмээл чимөө төрийн хутгуур гэж цоллов. Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж өшөөгөн авч буй тэр. Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүүн эргэнэг хаваар идэх уух юм хаангаан хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнийг эцэг их хоёрыг харж за яваад вэ давшаад вэ гэж ташуур өгч тохуурхаад гарч одов. Төрийн хутгуур гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүйч сүрхий хорсжээ. Хэрүүл дулангасхаараа давхын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойстог эмгэний удмын гажиг сэдэрч. Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сэрий чинь хоёр ачи чинь төмрийн хөрөөгөр хөрөөдөж хөрөөдсөн ормоо царцгүй өөхөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж төмпөнд тавьчихсан байсан юм гэсэн шүү. Зөнөг толгойтоо. Чимөө хөрөөдсөн сэр хугшаачхад зөнөгөө мэдэхгүй өнгөрч хүүхдүүдийнхэн илэгдэг болсноо одоо мэдэж ав. Хэлэх үггүй болов хэрүүлчээ. Эчиг гэж хорыг нь малтав. Өвгөн нэг л хачин сэжигтэй таг чимээгүй болчихсон гин. Тэр дахиж үг унахсангүй хэвтээд өгч. Удалгүй өвгний лагшин гинт чилээрхв. Хамгийн аимшигтай нь өвгөн буруу харж хэвтчихэд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг ирч чадлаар нь басамжлна гэдэг ийм аюултай ажээ. Сүүлдээ цөхөрсөн эмгэн хүүхэндөө тэр сэр чинь хөрөөдөөгүй сэр байсан юм аа. Би уурандаа л чамайг дийлэх гэж хөрөөдсөн сэр гэж худал хэлсэн юм гэж аргадсан болооч Сэдванчиг бас л дуугарсангүй.
Өвөг нь тийм ихэн залинд хуурдагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэн чавганц дэндүү сайн мэдэх тул яаж чадхаа боллоо. Өвгөн дуугарахгүй буруу харж хөвцөн чихтэй хэд хоноод 90 наснда амьсгал хураав. Эмэгэн орилоод салдаггүй. Би юунд тийм хэрэг хэвтэй гэж уйлаад гэртээ хүн ороход дургүйцэж гав ганцаар мэгшхий хичээнэ. Хөөхий тэр чавганц бас удахгүй бололтой. Өвгнөө гомдоогоод явуулчихсан. Өвөг нь ганц удаач эргэж хараагүй. Ганц үгч хэлээгүй. Ийм их харуулслыг өтөл эмгэн даахгүй төмөн зөв. Явах гэж морон эмээлэлчихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтак таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амин дөнгөж торж байсныг даанч мэдсэнгүй. Эмэгний харуулсал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу? Эсвэл сүнсэндэн шингээд хойд насанд нь буйхайлдаг болов уу? Яадаг бол? Тэнэг тоглоомоо гэж заримдаа бас гайч хэрдэг ажээ.